2026 оны миний хамгийн анхны бичлэг тавтай морил 2026 он гэхэлэр бүр та нар итгэж байна уу? Цаг бүр амар урд өнгөрч байна. За тэр яг уу та нарт шинэ оныхоо анхны бичлэгээр мэдээж бид нар бүгдээрээ шинэ жил шинэ бие гэж бүгдээрээ ярьдаг шүү дээ тий. Энэ бичлэгний доор нэр дээр гарч байгаачлан 26 оныхоо эхний 7 хоногийн эхний нэгдэх өдрийг гоё ирч хүчтэйгээр өнгөрүүлнэ. Тэр маань юу байгаа вэ гэхлээр өглөө би хар нүдээ хуудтаж өглөө 6-аас босоод 26 оны эхнийхээ нэгдэх өдрийг гоё ирч хүчтэйгээр гоё старигтай гоё эхлүүлье гэж би зүгээр шийдсэн. За тэгээд та нарын мэдж байгаачлан мэдээж миний ганц хийдэг дасгал хөдөлгөөн гэх юм бол йог. Тэгээ йог гэхлээр та нар ингээд би дандаа ингээд йог гэдэг харахаар та нарын төсөөлөлд одоо ингээд зөвхөн юм сонголтын дасгал ингээд юм удаан темптэй йог хийдэг гэж ойлгож магадгүй. Миний йог хийдэг төрөл нь болохоор йога сколпт буюу жинтэй дасгал хийдэг. Тэгээ жим маань одоо ингээд 3 паундаас дээшээгээ одоо хийдэг үлээ. 20 паунд гэдэг юм болов. Тэгээ би бол 3-аас яг 10 паундыг нь хэрэглээд дасгалаа хийдэг. Тэгээ аюу тийм хурдан темптэй ер нь бүтэн бие кардио хийдэг. Йог гэж байгаа нэртэй боловч яг кардио хийдэг. Би нэрээ одоо бүр хамгийн юм дуусны дараа бараг энэ трендас одоо хүртэл бараг трендэнд байгаа мó гоо мэдгүй ийм лабубутэй болсон. Та нарт биний харуулъя яг юу бокснаас нь гаргаад бүх юм ингээд гаргаа хайцсан гэдэг юм болохоор одоо яг нь уутайгаа лабуб байгаа. Нэг харч юмсыг хөөх юм билээ би яг ингээд нэг гэдэг юунд нь авдээ гэж боддог байсан чинь харсыг чинь цаа нэр юм энэ юм тустай эндээс нэг өлөгчдөг. Тэгээ нилээн юм уурт гинжтэй юм билээ. Тэгээ нэг одоо үүрэх хэвтэй муу эсвэл дүүрэх хэвтэй юм шиг үлээд энийг дүүр яхавттай ингээд цүнх шиг өөрөд ингэж л өөрчл цүнхнийхээ хажууд ингээд өөрөд ингэж явах юм мэдхгүй. Ямар ч тийм лабугатай болсон нэрээ. Ер нь яг ангарахаас өмнө 30 31 гэдэг өнөөдөр 1 сарын 3 байхгүй юу? Тэгээ яг энэ өнгөрсөн амралтын өдрүүдэд гадуур дотор яваад энэ зүрийн шавуунд яваад энэ зүрийн гадуур үйл ажиллагаанд аягүй явсан. Тэгээд тийм болохоор яг ингэж өөртөө ингээл яг нэг жилийн төгсгөөл төвлөрөлчин жилийн ихэнд ингээл суугаал юмнуудаа бодоол доош нь ингээл юмнуудаа бичээл яг ингэж нэг өөртөө суух цаг хэрэгтэй байдаг шүү дээ. Яг тэр цагаа ерөөсөө оны сүүл хийж чадаагүй. Тийм болохоор одоо би тэрийг хийгээд гоё журналаа барьж байгаа юмнуудаа бичээд зэгцлээд маргааш хийх юмнуудаа төлөвлөлөөд гоё байх юм байна гэсэн нэг тийм хэмэрх хэрэгтэй байд юм аа надаа. Тийм болохоор тэдрийг хийцгээе. Энэ нэрээ дуртай. Өнөөдөр тийм удаан гэрэл авсан. Зуракиад явж байгаад авсан. Миний энэ хажуу тавьдаг байсан гэрэл бараг нэг юм хөврөөд нэг амар муухай болсон байсан болохоор бас шинэ он байна да гэж бодоод муухай хууч юмудаа гаргаж хаяад нэг шинэ гэрэл авсан байгаа. Гоё ирч хүчтэйгээр гоё старигтай гоё хэлхий гэж би зүгээр шийдсэн.
үлээ гэрээсээ гарч чадлаа. Одоо цаг 7:21 болж байна. За энэ өдрийнхөө хамгийн том үеийг авч чадлаа. Усанд ороод өсмөсөө аваад өдөртөө бэлтцгээ хийдүүлээ. Яа гэтээ миний одоо хүртэл нойр өрөөд байна. За усанд ороо гараад ирлээ. Одоо хэдүүлээ. Газ нүрээ хальт будаад тэгээд үсээ хатагаад тэгээд цаймагаа угаад ер нь гарахтаа билээ да. Яг нэг амар өглөөдөө гараад тах шаардлагатай ажлууд байхгүй ч гэсэн нэгэн төглөө эрт цэрээд ийм бэлэн болцсон юм чинь гарах ажлуудаа эхнээс нь нэрт гарч алаа гэж бодлоо. За үсэн амтлаад дууссан. Энэ дээрээ 2 бивэр тавьсан. Одоо биш нэг банк орох хэвээр, Costco орох хэвээр. Тэгээд бичлэгээ эдитлэх гээд бас кофе шоп явъя гэж бодож байна. Гэртээ суухаар угаасаа арай жоох өр бүтээмж бага байна ах. Тийм болохоор би гоё кофе унгаа кофе шоп очиж одоо энэ орох бичлэгээ эдитлээ. Яа. Тас жоохон юу идэх вэ? Өглөөний цай уугаагүй байна. Би гэртээ юм дүүс. Гадуур юм дүү. Гэрт хамгийн гол нь юу байна гэдэг л юм л та. Идэх юм. Thank you so much. Тэг банк ороод дуусчлаа ямартаач. Баахан очирч баг. Яг би банкнаас дуусчаад гараад ирсэн чинь миний урд юм Chick-fil-A байгаа болохоор би энэ Chick-fil-A ороод нэг юм авчт юм л гэж бодож байна. Өглөө дасгал хийсэн юм чинь дасгалын дараа ханаас нь протеин идэх хэрэгтэй тийм болохоор do grilled chicken cool wrap. Maybe the meal or just the wrap? Just the wrap, please. Okay, can I get you any dressing with that wrap today? I'll just do the herb ranch, please. Okay. And that's it. Alright, you said just the wrap, correct? Yes, that's it. Yep. Alright, wrap and ranch. That's what comes out to 10. You're all set. Alright, thank you. My pleasure. Yay! Yes. So we decided today we're gonna do it ourselves. Good job, Одоо би танаас mukbang хийж үзүүлье. Oh! Look at this giant sauce that comes with it. Being rapid. Also, мөн авчаагүй юм бэлээ. Бодоод ирсэн чинь. Таны имэр харагдчихжээ. Ranch down. Next stop, coffee shop. Thank you. Амны газар ороод ирсэн байна. Амар хөрхөн газар. Газар хөтөн маантай бас ашиглалтай юм идмэрсэн та. Тэгээ амны идгээд ороод ирсэн байна.